Нэмэн бүгдээрээ сайхан амарсан уу? Одоо дөнгөж 8 өнгөрч юм манайхаа. Богийн эрт босоод жимс ногоогоо цуглуулахаар дэлгүүрт орж ирлээ. Манай гурав унтж байгаа. Гэрэл босч юм. Эрмөн хичээлдээ явсан. Окей, за надаа. Хямон хэрэгтэй. Өглөө олгуудыг бэлтгэл маань дууссан байгаа. Биднийг баг байхад шинэ жилээр бэлэг өгөхдөө ингээл алин мандрын уутан тэгээд өгдөг байсан шүү дээ. Тэгээд нэг алин маань нэх гой үнэртэй байдаг байсан. Та нар санаж байна. Одоо зарим алинд үнэр байхаа болцсон. Тэр гой үнэртэй алим чинь Фужи алим байсан байлээ. Одоо араа Фужи алимыг үнэртгэхээр яг тэр нөө бага насны дурсамжийн үнэр байгаа байхгүй юу? Ингээд алим болгон өөр үнэртэй. Ерөнхийдөө ингээд төстөөд үнэртэй мөртлөө ингээд нара одоо энэ минь тэгэхэд үнэр байхгүй. Одоо энэ ямар нэртэй алим бэ? Jana Golden. Тэгээ яг тэр нэг хамар сэнгэнсэн үнэр энэ Фужи алимаас үнэртдэг. Дараа нь та нар нэг Фужи алим тааралтахаар үнэртэд үзээрэй. Яг тэр үнэр үнэртэн. Ялангуяа энэ органик Фужи алимаас хачин гоё үнэртэн юм дээ. За цаашаа явна. Өглөө их болохоор сайхан сэлүүхэн хөнгөө байна. Хүүхдүүд идэх дуртай юм бэлэн бисквит байдаг. Энийг энэ жижиг өвгөндөө шарчив. 350 дээр энийг онгоолгоод энэ бисквитийг амархан онгоолгочдгийг хараа үзүүрээс нь татаад тэгээд энэ дээр нь гараараа дараад ингээд онгоочин. Тэгээд дотор талд ингээд бэлэн шууд шарахад бэлэн нэг ёсондоо монголоор одоо боов маг байдаг гэх юм да. Тэгээд ингээд болохоор араа юм гоё. Ингээд нэг нэгээрээ салаад гоё хүүхдэд идэхэд дуртай жигнэмэрхүү маягийн гэх юм уу. За ингээд энийгээ шарчи. Энийн дээр за би танарт харуулъя. Ийм шүршдэг тосноосоо шүршээд тэгэл эндээс ингээд тавьчихна. Ингэж тавиад за тэгээ хэдэн минут гэсэн мэн 13-аас 16 минут гэсэн мэн. Тэгэхээр би минута 15 минут дээр тавьчих. За ингээ 15 минутаараа бэлэндээ. Бисквит маань болцсон. Дараагийн 4 шарагдчихна. За би танарт харуулъя. Энд дэдэг хүмүүс бүгдээрээ мэднэ. Монголд дэдэг хүмүүс сонирн байж магадгүй. Ингээ хараа олон давхраараа ингээ салдаг. Хараа их гоё амттай. Янцтай. Эвэн ээжтэй кофе боталж өгч байгаа. Тэ? Тэгээд энэ кофег боталж чинь. Болцсон ээж их баярлалаа минь. Өнөөдөр чи миний хүү хэд байгаа боталж өгч байна. За. Дарч шүү. Хачин гоё. Yeah. Have a hand. Ээж хүчийн бүх Чамбай таглаг нэг өгөөсч. Таглаг нэг өгөөсч талын нэг боловчлаа шүү дээ. Честно, that's not funny. Oh my God, энэгээр дүрэн кофе. И бүхэлдүүрийн кофегаа гэж хэлэх гэсэн чинь. Эдэн таглан товчон дээр нь дарцсан Эвэн. Яаж байгаа юм би чи? Балерс хайрын кофе заа яах вэ? Шалан дээр унсныгаа ээж би яах вэ? Хоёул энэ дээр унсныгаа л авч мий. Юу болсон сая Эвэн? Чи чочсон уу? No, that's enough. Эд сая юу болсон гинэ? It's like a pickle. Сая эдний тэгнэ галтуул дэлбэрж байгаа юм шиг
Мэд юу чимээ сонсгдсон гинэ. Энийг хааны хажууд нь байсан юм шиг ярьж байгаа шүү дээ эдэн. Эвен юу болсон сая? That's not funny. Хүчтэй байсан гинэ Эвен. I know. Зээч энэ бүрхээс хоруулаад ах юм. Яаж байгаа юм бэ Эвен? You did it? Өнөөдрийн тань мэдхүйн цагаараа та бүхэндээ ийм модон юмн дээр халуун одоо ингээд цай халуун юм тавиад энэ маань ингээ ор тогтцсон арилахгүй тохиолдол байдаг шүү дээ. Арчаад ингээ тэр үед ингээ арилцсан мөртлөө буцаад ингээ тодорчдөг. Ийм үед майонез таны сайн туслаж байж чаддаг. Чүч жоохон майонез тусаагаад тэгээд хараа ингээ сайхан үрээд өхөр майонез маш их тослогтой байдаг шүү дээ, тий? За ингээд тэгээ сайхан хуурай олтол ингээд арчаад хараа түрүүний байсан ор байхгүй болчихж байгааз ингээд зарим нэг жижигхэн бүдгүүфтер гарсан юмд бол маш сайн нэмэр болдог ээж үдээ. Та нар минь туршаад үзээрэй. Хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл байж магадгүйгээд орууллаа. Амжилт. Mommy. Хүй миний хүй яаш. The end house dinosaur. Оо тийм биш дээ. Найз эйднийх нь нэрээ дайносор шүү. Өчтөр орж ирээ тоглоод орхио явцсан мэт дээ жихөө. Өнөөдөр орж ихээр нөгөөрөө окей? Okay. За миний хүү тэр бол тоглож л ахгүй юу? Богийн өнөөдрийн олонд дахианы махта хуурах хийх гэж байна. За тэгэхээр энэ маха ингээ гадна талын ингээ хальсуудыг аваад энэ өөх идэр наваад хайчдгийг. Тэгээд энэ голын ясын тогоондоо хийгээд зөөлөн гал дээр 5-6 минут болгож байгаа. Дээр нь маха хийн. Энэ яс маань бас илүү жоох удаан болдог учраас мах нь болохоор дороо болно шүү дээ. Тэгэхээр энэ ясаа ихлээр тогоондоо хийгээд 5-6 минут зөөлөн гал дээр болгоно. Чихний дотор талын ясаа тогоонд хийгээд 5-6 минут зөөлөн гал дээр буцалсан. За энэ дээр толгой шуулсан маха хөшөглөөд нэмнэ. Чихнээ хийгээд бараг 10 минут боллоо. Бид маш зөөлөн гал дээр хоолоо хийж байна. За энэ хоол хамгийн дээдл нь 8 за бараг 9 байхад би бол 3 дээр хоолоо хийж байна. Хоолыг зөөлөн гал дээр гээд гоё амттай болдог. Энэ дахианаас манараа бас зөндөө тос гарсан байгаа. За ямар ч амтлагч хийгээгүй ногоо хийгээгүй байгаа. Хамгийн ихнийх нь сонгон. Энэ махнаас мань өөрөөс нь ингээ шүл гарцсан байна. Зөөлөн гал дээр хийж байгаа учраас сонгоно хийгээд бараг 2 минут боллоо. Одоо sugar snap. Sugar snap хийгээд минут гарan болж байна. Жаахан галаа нэмээд өгье. За 6 руу бараг 7-роо тавьчих би. За ингээд ягаад тэгэхээр махмаар болцсон учраас галаа нэмээд ногоо ол угаасаа дороо болно. Байцаа нэмээ. 2 минут хоолно буцаалаа. Дээрээс нь брокколи, cauliflower хий. Брокколигээд бараг 2 минут буцаалаа. Хамгийн сүүлд нь green bell pepper буюу ногоон чинжүү хоолндоо хийгээд хамгийн сүүлд нь 3 ширхэг дуун зэргийн сормос үрээд давс хийгээд өнөөдрийн хоол маань болно. Ямар ч амтлагч хийхгүй зөвхөн давс. Өнөөдрийн хоол бэлэн боллоо. Хүмүүс надаас нэрээ ямар ч хамаагүй шилэн тоогоонд хоолоо хийж болох юм уу гэсэн манайхан болохгүй шүү. Яг ийм зориултын хоолыг зориултын шилэн тоогоо байна. За жишээлбэл манайх болохоор хараа энэ бариул дээрээ ингээд брендийнхаа нэрийг бичсэн. Vision гэх брэнд Америк USA 4.5 литрийг бичсэн байна. Ямар ч хамаагүй ингээд шилэн савнд хоолоо хийж болохгүй шүү дээ. Хэрвээ халуун юм хийх зориултын бусдах зориултын биш шилэн тоогоо байвал хагарна. Энийг анхаараарай. Өнөөдрийн хоол бэлэн боллоо. Бор, цагаан будаа хойлсон, дахианы махта маш олон төрлийн ногоотой. Ирүүл амттай хоол бэлэн боллоо. За манайхаа хоолндоо хөвгүүдээ.
ажлаа тараад гэртээ ороод ирсэн чи. Миний юу? Тэгэр онтч юм биш минь сууж байгаа онтч. Эд найц юм бол. Эргүүн тэнд унтцсан, беби энд унтцсан. Эд нь байхгүй. Эд нь энд байгаа юм болов. Эд нь. Миний хөө юу? Playing Roblox. Mining too. Окей. Агаан унтцсан, Эвэн унтцсан. Миний хөө энэ дотроо юм уу? Уучлаарай ээж. Богийн ажлаад харчаад галс хувцас солиод Эвэн сая унтчихсэн да. Хүүгээ аваад шууд унтчихсан хувцастаа машинда хийгээд Эднийг хувцаслаад бид гурав Федералын хот руу явж гин. Яагаад явж гин гэхээр уржиг дээр сая эгчийн төрсөн өдөр болсон байхгүй юу? Та нар манай сая эгчийг тань штэ. Тэгээ сая эгчийн төрсөн өдөрт очиж чадаагүй Богийн. Тэгээ нэг л ингээд дотроо нөө гилти санагдаад сая эгч шүү дээ гэд бүр ингээд дотроос болдгоо. Тэгээд өчигдөр сая эгч маань төрсөн өдөр өнгөрсөн ч гэсэндээ сая эгчтэй бичлэн гэрт нь очиж төрсөн өдөр хүргэхээр Богийн Федералыг зорио явж гин. Одоо 5:35. Манайхаас 42 минут гэж нэлээд жоохон трафик таах шиг байна. За ингээд бүгдээрээ удахгүй сая эгчийн уулзцгаая. Бид гурав сая эгчийн гадаа ирлээ. Эвэн, Эдний яасан? Эдний яасан? Эдний унтцсан уу? No, mommy. Тий, миний хүү замдаа унтчих. Тэгээ би сая Эвэн хоёлаа Эднийг машинда үлдээх юм уу? Аваад орох юм гэсэн чи Эвэн сая юу гэлээ? Together. Аюу хөөх Эднийг яах гэж аваад орё. I'm so strong гэдэг юм. Би хүчтэй гинэ. Нэг өөрхөн штэж юм. За орё. Бид гурав сая нэлээд жоохон трафиктай байж байгаа. Ирлээ. Одоо дөнгөж 6 өнгөрч чинь. За сая ягчиндээ орцгоё. За ээжийн содлоо дэг. Яани миний өч гэрийн хавцтай явж байгаа шүү дээ. Ээж нь өмсөх хавцыг авсан за. Ваа нана тэг Эднэн. За Эднийг аавыг нэ. Бид гурав сая ягчиндээ ирж чинь. Ямаахындаа ирж чинь. За ээж өөйгөө яваарай. Эднэ сая сэрцэн. Яг унах гэж. За Эвэн яваарай. Бид гурав сая эгч дээрээ ирээд гой төрсөн өдрийн минь төрөгчээд гурлаа гэрлүүгээ явах гэж. Mommy, is that this one? Яа. Сая эгчтэй эрүүл их аз жаргал сайн сайхан бүхний хүсэн ирээ. Танд хайртай шүү сая эгчээ. Гэ бүгдээрээ сайхан амраарай. Night night. Бид гурав одоо гэртээ хайрлаа.